Absolute Pictures, боловсрол суваг телевиз хамтран үзүүлж байна. Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Practical даатгал компани санхүүжилтээр бүтээв. Амьдралын амт. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Бид нэвтрүүлгээ амьдралын амт гэж санамсаргүй нэрлээгүй юм. Аливаа хүн зорьсон зорилгынхоо төлөө тууштай явж түүнийхээ үр дүн үзнэ гэдэг нь амьдралыг амттай болгож байгаа хэрэг үлээ. Анх 1895 онд Францад ах トゥ Люмерүүд зургийг хөдөлгөж кино урлагийн эхлэлийг тавьснаас хойш хүн төрөлхтнийг өөртөө соронзон мэт татсаар 100 гаруй жил болжээ. Шинжлэх ухаан өгсөн өнөөдрийн эрен үед кино урлаг бол хамгийн хүчтэй, хамгийн нийтлэг, хамгийн түгээмэл урлаг болжээ. Кино хамтын бүтээл. Кино урлаг нь өөртөө дүрслэх урлаг, гэрэл зургийн урлаг, хөгжмийн урлаг, жүжиглэхүйн урлаг гэгчлэн урлагийн гол төрлүүдийг багтааж байдагтаа хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Кино театр яг л сүм гэсэн үг. Чихэнд аялгау их шиглэж нүдний өмнө асар том дүрс жирэлцэн. Жүжигчд уйлан, дуулна. 48 цаг кино наадам. Анхны шалгаруулалт нь 2001 онд жижигхэн кафенд 30-аад уран бүтээлчдийн дунд болж байсан бол өнөөдөр дэлхийн 100 гаруй мянган киночдыг хамруулж чадсан дэлхийн хэмжээний том наадам болж чаджээ. Энэ наадмын гол онцлог нь 48хан цагийн дотор багтааж богино хэмжээний кино бүтээж өрсөлддөг юм. Монголд энэхүү 48 цаг кино наадмыг Globe International төрийн бус байгууллага, найруулагч зохиолын хамт жил болгон зохион байгуулдаг бөгөөд Монголын киночдын хүсэн хүлээдэг, өөрсдийнхөө авахаарч хурд хүчийг сорьдог наадам болсон гэхэд хэлсдэхгүй. 3 дахь удаага зохиогдсон наадамд шилдэг зохиол, шилдэг найруулгын шагналыг авч Grand Prix бүтээлээр Absolute Pictures-ийн бүтээл эзэгнэгч богино хэмжээний кино шалгарсан юм. Би чад ямараа би жохныхон дотрын хармаар юм. Анзаардалд ямар хүч нууцдгийг чи мэдв. Чи бол би. 2013 оны 3 дугаар сард бусад орнуудын мөн л шилдгээр шалгарсан кинонуудтай өрсөлдөхөөр Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хот Холливуудыг зорьсон юм. Absolute Pictures студи Америкийн нэгдсэн улсын Холливуудаас мэдчилж байна. Come stop your crying, it will be alright. Just take my hand, hold it tight. I will protect you from all around you. I will be here, don't you cry. For one so small, you seem so strong. My arms will hold you, keep you safe and warm. This bond between us can't be broken. I will be here, don't you cry. Манай Монголын багийнхан 48 цагийнхаа наадмынхаа дөнгөж сая бүртгүүлээд ингээд танилцуулга хуваараа тэгээд бас мандата хүлээгээд авлаа. Олон орны уран бүтээлчтэй өрсөлдөх энэ кино наадамд оролцож байгаадаа бол тэр бол баяртай байгаа. За манай 48 цаг кино багийнхан маань Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотын Холливуд дүүргийн W зочдлын өмнө зогсож байна. Тэгээд энэ зочдлууд бол 48 цаг наадмын маань бүхэл арга хэмжээнүүд явагдаж байгаа. Кино үзлэг маань болохоор Chinese театр гэдэг энд болж байгаа. Бид бүхэн бол энд хүрэлцээрээд маш их баяртай байна. Энэ наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулсан. Тэгээд 3 дахь жилдээ манай монголчууд яг энэ наадамд оролцохоор бэлсээр ирээд байгаа. Тэгээд манай бүтээл бол Монголын бүтээл бол маргааш хамгийн сүүлийн өдөр гарахаар байгаа. Тэгээд бид нэр одоо бусад орны сайн бүтээлүүд ирсэн байна. Тэгээд тэднийг үзээд өөрсдийнхөө бүтээлтэй харьцуулж үзэж байна. Зарим нь үнэхээр их таалагдж байна. Зарим нь бол арай өөрчим шиг санагдаж байна. Тэгээ ерөнхийдөө наадам бол сайхан болж байна. Дөнгөж сая бид нэр энэ ч киногоо хэрхэн борлуулах, зарж борлуулах талаар бас семинар цугаад маш их сайхан зүйлүүдийг мэдж авлаа. Тэгээд одоо бид нар ингээд дахиад ингээд дараагийнхаа ингээд үсгэндээ явах гэж байна. Сэтгэл маш их өндөр байна. За олон орны киночтой уулзж байна. Тэрээс бас сурах зүйл их байгаа.
сайхан байна. Ер нь Монголын кино урлагийнхны дунд бол одоо 48 цаг кино наадам маань бол одоо Холливуудад зорчих, туршлага солилцох, мөн ийшээ нэвтрэх бас нэг том гүүр гэж би ойлгоод байгаа л да тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө богино хэмжээний кино бол уран бүтээлчийн нэрийн хувцас гэдэг шүү дээ. Тэгэхээр богино хэмжээний киногаар олонд танигдах, өөрсдийгөө таниулах, гадагшаа гарах хамгийн том боломж. Энэ бол бид нар бол кино хийн гэхээр өндөр төсөвтэй, өндөр зардалтай кино гэдэг уран бүтээл хийх, чанартай уран бүтээл хийх хүнд байдаг. Гэтэл богино хэмжээний кино бол харьцангуй зардал нь арай бага байгаа. Тэр ялангуяа 2 өдрийн дотор кино хийгээд тэгээд олон улсын наадамд өрсөлдөө энэ бол маш том тийм гарц болж харагдаж байгаа. Холливуд ирсэн хүмүүсийн хамгийн зайлшгүй үзэх ёстой зүйлийн нэг нь бол Ааны тосон музей. Энд болохоор дэлхийн хамгийн алдарт нууцтай Холливуудын ододтой тэдний нэг одоо бүтээсэн бидний сэтгэлд хамгийн ойрхон тэр тод том руу үлдсэн дөрүүдтэй нүүр тул байна тийм ээ. Одоо энэ музейн нэг онцлог нь болохоор яг тухайн тэр одоо дөрүүд тэр жүжигчний болохоор яг тэр одоо бие өндөр харьцааны хувьд бол яг хийсэн тэр үсний өнгө уруул те энийг бол яг лааны тусаар бол яг хийж өгч чадсан байгаа юм. Музейн гэрэлтүүлэг гэдэг нь бол яг тэр орчинд нь аваачиж ингэж ихэр аимшигтай шүү дээ. Яг нөгөө Форест Гампийн хажуудлын сандал дээр нь суугаал хүн алдцтай нөгөө нэг буруу харж зураг авахуулаад Дон Карлеонетай уулзж байгаа, Фридатай нэг жаазанд багтчихж байгаа. Нөгөө Ханнибал Лектертэй бас хажууд нь те. Тэгээ нөгөө Терминатор нөгөө Т800 гэдэг машин ч нөгөө жинхэнэ байж юм. Чи ч нөгөө Коби Брайант блог тавиад байна. Тэгээд ерөөсөө лаа гэдэг бүтээгдэхүүн чинь өөрөө аягүй хямдхан зардлаар бүтэн. Одоо энэ лааны тусан мөц болохоор асар их хүний дуудаж идэг одоо хамгийн хүний арьстай хамгийн ойрцсон бодиттой тэр юуг л гаргаж чаддаг материал юм шиг байна лааны тус. Тэгээд нөгөө өнгөн дөрвөл ямар ч өнгийг бас гаргаж хэлтэй тэнд л. Тэгээд эн чинь зураг хамгийн гол нь чөлөөтэй авахулдаг болохоор өөрийнх нь зургийн цомогт бол Холливуудын оддтой авахулсан зураг баяжуулж болох нь шүү дээ. Ашигай зургнууд гарч ирэх юм байсан. Кинон дээр яг дүрээр байсан. Яг тэр дүрээр нь 50 гоо. Одоо кино зурган дээр нь ингээл цуг зураг авах болсон юм шиг. Одоо яг л одоо тэр амтай биш болохоос яг тэр од бол өөрөө зогсож байгаа маа. Холливуд бол үнэхээр киноны хот. Энд бол одоо нэг Америкийн хамгийн том студиуд байрладаг тийм ээ. Бидний нөгөө зорж очисон газар гэх юм бол Universal Studio байсан. Тэгэд Universal Studio маань бол киноны анхдагч 100 жилийн түүхтэй ууган студиудын нэг байгаа. Тэгээд Universal Studio дээр аялах энэ аялал бол өөрөө $80 билеттэй тийм ээ. Тэгэл ер нь бол $80 төлсөн багт бол бүхэл бүтэн өдрийн турш үнэхээр алмаа ярил гайхал дунд энэ аяллыг өнгөрүүлсэн. Бидний хамгийн анхны үзсэн юм гэх юм бол Фионаг аврахын тулд Шректэй цуг дөрвдийн ертөнцид аялсан шүү дээ тийм ээ. Одоо шинэ технологи одоо кино хүмүүс бас нэг өөр үзгээр шинээр үздэг. Кинон дотор л ерөөсөө хүнийг оруулаад амьдруулаад одоо бараг л өөрөө л одоо тэр киноны гол дүрийн баатар болчихоо. Тэр киногоор аялчихж байгаа юм л та. Тэгээ дөрвдөө гэдэг чинь одоо тэр сандлыг бол их олон мотороор тоноглсон байт юм шиг үлээ. Тэгэл хөл доогуур аалзгүйгээл
тэр сүхт хэрэгний тэр нүжгэнсэн хөдөлгөөнүүд тийм ээ нисэж байгаа тэр байдал мэдлийг бол тэр сандал бол үзүүлж чадж байгаа. Яг мэдрэмжийг амьд мэдрэмжийг өгөөд байгаа юм л да. Тэгэл тэр лууны галаар төөнөхөд нэг ямар халуун урдаас төөнж ийлээ. Салхи, амьсгаа тийм ээ бүх юмыг яг тухайн орчинд нь л авчиад байгаа юм байл л дээ. Хамгийн их ойртуулаад байгаа. Simonius! Sorry, princess. Honeymoon's over. Oh no. Not again! We've got a loaded dragon here. We're not afraid to use it. Oh, it was just a joke. Stay under me. Higher! Одоо бидний special effect, киноны effect хийлгээ баярлалаа гэж байна. Diego, hola Diego. Дараагийн үзүүлбэр болохоор special effect гэдэг киноны зураг авалтын нууц руу үзэгчдийг аваачиж тийм ээ тэр элбий нууцыг одоо таниулсан ийм шоу тоглолт байсан. Энэ шоу тоглолт нь болохоор үзэгчтэйгээ хамтарч үзэгчтэйг жүжиглүүлж яг кино зураг авалтанд оруулж ингэж шоу тоглолтоо зохион байгуулж байгаа. Хүний санаанд л байж болох тэр гайхамшигтай кино зургуудыг бүтээдэг юм бэ гэдгийг харуулж байгаа тийм ээ. Одоо хослол зургийн арга гэж байна. Дүрс цоолж одоо компьютерийг эффект оруулж байгаа энэ аргуудыг бол үнэхээр гайхалтайгаар үзэгчтэйгээ хамтарч ингэж бүтээж үзүүлж ийсэн л та тийм. People walking on the sidewalks, they've all been added digitally. Now filmmakers can travel to Tokyo, or let's say New York City. They can even ride the cable cars in San Francisco, anywhere they want. Бидний дараагийн үдсэн энэ усны ертөнцийн тухай энэ гайхалтай шоу тоглолт бол үзэгчд бол сайн мэдэндээ Кевин Костнерийн усны ертөнцгээд киноны одоо тайз декорацийг ашиглаж хийсэн тийм ээ. Яг усны ертөнц кино нь болохоор өөрөө Холливуудд бол жоохон ашиг орлого муутай кинонуудын тоонд ордог юм байлээ. Одоо манайхны ярьдгаар бол шатсан гэж ярьдаг шүү дээ. Тэгтээ одоо энэ шоу тоглолтоороо одоо тэр кинонд гаргасан зардлаа бол хэд дахин нуглаад одоо хүртэл мөнгө олсоор байгаа. Цаашд ч одоо хичнээн саяар нь л олох бах тийм ээ. Энэ тоглолт нь яг одоо бус тоглолтод бол цагтай одоо яг төдөн цагаас гэ өдөрт нэг 4 удаа тоглолтог юм шоу тоглолтойгаа. Тэгээ шоу тоглолтын хувьд бол нөгөө тоглолтуудаас арай хэцүү тийм хүнд одоо төрнөг бүрэг ихтэй тийм тоглолт тийм л. Одоо тэр дэлбэрэлт буудалцаан тэр одоо жүжигчдийн төрөкүүд тийм ээ орлон тоглогчийн тэр чадваруудыг үнэхээр гайхалтай харуулж чадсан. Тэгэл яг л тэр усны ертөнцийн орчинд аваачиж байгаа юм л да. Нэг талдаа л үнэхээр зэрэгэл сууж байгаа болохоос шүү тийм ээ. Киног одоо амьдээр нь үзнэ гэх юм уу та. Тэг санагдсан шүү. Яг бодит хүмүүс нь өөрсдөө гарч ирж тоглоод. Тэг яг тэр хажуунаас нь өстэй тэр юм 3-т 4-т тэрнээсээ бараг илүү мөцчихэл гараад ирчихэ. За ноён найруулагч Стивен Спилбергийн Юурийн галвын цэцэрлэг гэдэг киног бол монголчууд сайн мэднэ. Үнэхээр сэтгэл догтлуулсан адал явдалтай маш гоё кино. Энэ киноны үйл явдалд бол бас бид нарыг оруулж хөтлөх юм үзүүлбэр байсан тийм ээ. Энэ киноны анхны анги нь болохоор өөрөө 20 жилийн өмнө хийгдчихсэн. Тэгээ яг энэ дундуур ингээ усан заваар бид нар ингээ аялаа явж байгаа. Олон сая жилийн өмнө очсон юм шиг тэр мэдрэмжийг бол үнэхээр өгч чадж байгаа. Нөгөө нэг аимшигтай динозавр овчин хэдэн сая жилийн өмнө бидний бол аваачсан шүү дээ тийм ээ.
A month of vicious carnation is in the compound for a live. За энэ Transformers гээд бидний дараагийн үзсэн бас нэг гайхалтай үзүүлбэр байсан тийм ээ. Одоо үзүүлбэр хүү тоглоом гэх юм нэг цогцлбор байсан. Ерөөс яг тэр тухайн дайнд орцсон юм шиг л. Үнэхээр тэр роботуудын байлдаан донд бол биднийг оруулаад өнөмшүүлээд уулга алдуулаад тийм ээ догдлуулаад Ерөөсөө яг л шууд л ерөөсөө тэр хаалгаар ороод дайнд ороод тэр машинд суугаад бөөн дайн буудалцсан дунд явсаар аваад арайч юу нэг амьд гарч ирж байгаа. Behind you! Got it. Mission to go. Come on, you do. Beg for mercy. Never. No more running, recruits. He wants the Allspark? He can have it. Oh no! Evac, report in. Your bravery saved the planet. Well done, freedom fighters. Аялал маань үргэлжилсээр ингээд алдарт найруулагч Петер Джексны 2005 онд хийсэн King Kong киноны сүүлийн хувилбар нь бол 2005 онд гарсан. Тэгээ Петер Джексон найруулагч бол монголчууд сайн мэднэ Бөгшний эзэн гэж цуврал кинонууд байна. Тэгээд Hobbit гэж сая сүүлд гарсан тийм ээ Бөгшний эзний өмнөтгөл ийм киног бас хийсэн. Үнэхээр юм бас алдартай найруулагч. Энэ найруулагчийн яг King Kong динозавруудтай яаж тулалдж байгааг одоо энэ дотор орж биднэрт яг жинхэнэ 3D ертөнцид бол омбуулж чадсан.
За бид нэр Сан-Диего хотын Балбао гэдэг парк дээр ирчээд байж байна. Үнэхээр үзэсгэлэнтэй газар. Энд бол их Холливуудаас ирж их кино авдаг гэж байна, хорин болдог гэж байна. Бас их дурсгалтай юм эртний ийм зохицлбор барилга юм байна. Тэнийг бүгдээрээ ер нь явж сонирхцгоё. Ер нь Сан-Диего хот бол Лос Анжелес хотыг бодох юм бол их тийм тайван, амгалан их монголчуудад их тохирсон юм шиг их тийм сайхан налгар юм хот юм байна. Мөнхийн ногооноороо Мексиктэй хилэлдэг шахуу юм хот юм байлаа. Хүмүүс нь бол үнэхээр тайван, амгалан ярьж байгаагаар бол их тийм хүмүүс нь дэвтгүртэй гараад энэ хотод ирж амьдрах дуртай. Хотын залуусын хэмнэлээс огт өөр юм хот байлаа. Үнэхээр их таалагдчих. За бид нэр Сан-Диего хотын далайн хэрэг дээр хурж ирээд байна. Аврах том хөлөг онгоц. Эх орны дайны үед дайнд оролцож явсан хөлөг онгоцыг одоо Америкийн ард түмэн энэ бол одоо дэлгүүртэй гарсан мөнхийн зогсоолдоо зогссон байна. Энэ гавьяатай хөлөг онгоц одоо ингээ үзмэр болоод Америкийн ард түмэнд бас хөрөнгө мөнгийг олж өгсөөр. За миний хажууд байгаа нөхшөөнд бол эх орны дайны үеийн баатарууд байна. Ska, ska, ska. Jamaica ska. Америкийн баатаруудад зориулж ингэж урлагийн тоглолт хийж байсан. Энэ нэгэн гавьяатай алдартай. Урлагийн авьяастан алдартай нийлмийн жүжигч Боб. Ska, ska, ska. Jamaica ska. Бид нэр кино наадамд оролцох хугацаанд Лос Анжелес хотын хажууганд нь байрладаг Сан-Диего хотыг очиж сонирхсан тийм ээ. Сан-Диего хотыг зорьсон зорилго нь юу гэхээр энэ ч дэлхийд алдартай зоо парк байдаг. Одоо энийг үзэж сонирхохоор бид нар Сан-Диегог зорьсон байгаа. Бид нэр дэлхийд хамгийн алдартай Сан-Диего хотын зоо парк дээр хүрэлцэн ирээд байна. Төмөн хэлийн амтан чуулсан энэ паркийг одоо үзэж сонирхох гээд ирчээд байж байна. Тэгээд одоо бүгдээрээ орж сонирхъя. Тэгээд надад яг энэ зоо парк руу ороход бол яг эхэндээ бол нэг тийм сайхан сэтгэл төрөөгүй шүү дээ. Нэг амтныг хорж хашсан ийм л газар юм шиг санагдал. Нэг л их зовлонтой амтны нүдийг харах юм шиг санагдал байсан чинь. Орсон чинь бол үнэхээр байдал бол үнэхээр өөр байсан тийм ээ. Энэ зоо паркийн нэг давуу тал нь гэх юм бол яг нөө тухайн амьтанд өөрийнх нь тэр амьдрдаг орчныг бүрдүүлж өгсөн. Тэгээ тэрүүгээрээ бас айгүй алдартай юм зоо парк. За ингээ бүгдээрээ зоо парк руу орж хүүхэлдэйн киноны олон баатруудыг жиг амьдаар нь үзэж сонирхцгаая. Бид нэр Dolby театрын яг чанга дээр нь зогсож байна. Dolby театр бол хуучин бидний сайн мэддэг Kodak гэдэг нэртэй байсан. Оскарын шагнал гардуулах дэлхийн киноны нэгэн том тайз болсон ийм газар байгаа. Roosevelt зочдгууд харагдаж байна. Ингээ та бидний мэддэг нөгөө нэг алдартнуудын одтой гудамж доор харагдаж байна. Бидний оролцсон олон улсын 48 цаг кино наадам амжилттай сайхан болж өндөрлөлөө. Энэхүү Film Apollo Festival 115 хот улсын
уран бүтээлчд оролцож бас өөрсдийнхөө 48 цагийн дотор хийсэн уран бүтээлээрээ өрсөлдлөө. Бидний хувьд гэх юм бол энэ Монгол улсад амжилттай оролцож төрүүлсэн өргөмжлөл цомоо гардаж авлаа. Мөн бид нар бол шилдэг жүжиглэлтэй баг гэсэн номинацид нэр дэвшлээ. Чи бол би. Харин би бол чи биш. Үндсэндээ энэ бол бидний өмнөх амжилтаа ахиулсан гэж манай зохион байгуулагч Цагт хоёр маань дүгнж байгаа. 48 цагийн 2012 оны Фильмпалуза буюу олон улсынхаа шилдгийг шалгаруулах наадам маш амжилттай болж өнгөрлөө. Миний өөрийн хувьд бол манай кино маш амжилттай кинонуудын нэг болсон байна гэж би бас өөрөө дотроо өндөр үнэлгээтэй бас сэтгэл хангалуун байгаа. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр үндсэндээ 100 гаруй кинон дундаас трейлер төрөл жанрын мөн Азийн кино бол ганцхан нэр дэвшсэн. Манай кино хүмүүсийн анхаарлыг татах чадсан гэдэгт би маш их баяртай байгаа. Хамна! Миний охин! Орны шилдэг уран бүтээлүүдийг өрсөлдөж харж сууж байхад бидний хамгийн гол ололт гэх юм бол одоо уран бүтээлээ ямархан өнцгөөс харж хийх хэрэгтэй байна. Олон улсын энэ уран бүтээлчдийн бас туршлага суулцсан хамгийн гол онцлог, хамгийн гол үр дүн маань бол энэ байлаа. Бид нэр одоо энэ нэвтрүүлгийг бэлтгэе явж явах явцад бол араас маань нэгэн баярт мэдээ дахиж ирсэн. Энэ бол юу байсан бэ гэхээр энэ 115 кинон дундаас шилдэг 15 киног Канн кино фестивалд үзүүлэх ёстой болсон. Энэ кинонд Монголын эзэгнэгч кино шалгарсанд бол хамгийн их баяртай байгаа. Одоо бүгдээр эзэгнэгч кино үзсгэе. Яг жоохон шаардлага болмоос бид нар монтаж зарим нэг гаргаж болохгүй зүйлүүдийг хассан байгаа. Солонгоо. Солонгоо. Хамна! Миний охин! Бичээд ямараа бэ? Чи нэг олон шин зүтэлсэн бит. Жоохныхон дотрын хармаар юм. Эгчлөөч.
дараагийн хошууж нэргүн хинч биш. Ганцаардал намайг төсөөлшгүй хүчтэй болгосон. Ганцаардалд ямар хүч нутдгийг ч юм уу. Та нар олуулаа байх тусмаа хүч султай болдог. Ганцаардлын хүчийг чи ойлгохгүй л дээ. Биэнд ганцаардал уйгаа шүү. Өч хонлон дунд буцалж байсан. Би чамайг тарчлахыг дэндүү их хүссэн. Миний хүсэл биелжглээ. Би чамсгүй. Чи миний ихтер хөвтэйг дэргүүлээд өгч. Би чиний хүссэн мөрдийг хийх үү? Би чамсгүй. Надад чамтай тохиролцох ямар ч шаардлага байхгүй. Чи бол би. Харин би бол чи биш. Би та нарын дотор бага сольж байгаа юм шиг дураараа шингэж чаддаг болсон. Чи өөрийнхөө биеийг гаднаас нь гарах сайхан байна уу? Ийм байж болохгүй. Би зүтэлж байгаа шиг. Эрхэм цагдаагийн утас орж байна. Удам залгагч миний хүү. Би ч байгаа шүү дээ. Тэндөө шударгүй шүү. Чиний амьдралыг цустай хананд хадсан. Чи албан тушаалаа ашиглаж нарамд үлдээд харин би ихнэрээ алсан хэрэгтэй шоронд орсон. Энэ шодрын өднөө. Миний хүү. Аваа бүтлэнгээс ирчлээ. Миний хөдөлсөн дээр олон сайхан найзуудтай болсон уу? Тэгшээ. Модохгүй очиж хүүгээ аваа за. Өшөө. Намайг өшөө. Би тийм болтой. Намайг би тийм үлдээ. Миний ганцхан хүү шүү дээ. Би хүүгээ очиж авлаа. Загсан тус хэрэгтэй байдаг шиг. Би түүнд хэрэгтэй.
48 цаг кино наадамд амжилттай оролцоход биднэрт гүн тусалцаа үзүүлсэн практикал даатгалын хамт олондоо их баярлснаа илэрхийлмээр байна дахин. Мөн Монголын кино урлагт бас нэгэн шин өнцөг шин боломжийг нээж өгсөн найруулагч цогт хоёр Globe International төрийн бас байгууллагаас дахин баярлснаа илэрхийлмээр байна. Бидний аян замын дөрөөнд минь сүйд усааж үдэж өгсөн соёл спорт аялал жуулчлалын яамны хамт олондоо бас гүн талархал илэрхийлмээр байна. Монголын кино урлаг мандтугай.